байна уу? Өнөөдөр бид нэр офис дээр ирсэн 3 төрлийн салат хийхэд ороод ирсэн байна. Манай шинэ консалтингууд тренинг хийгээ бас манай консалтингууд дандаа байн ингээд шинэ ямар хоол хийж сурч болох бид нар байн ингээд шинэ юмнууд сурдаг байгаа. Тэгээ өнөөдөр бид нэр энэ 3 төрлийн аюул амархан 3 төрлийн салат хийхээр яаж байх вэ? За эхний салат маань юутэй өгөрцөлтэй юутэй дуунтай тэгээ авокадогоор хийсэн нөгөө эрүүл илүү зүгээр майонезны оронд эрүүл майонез бид нар өнөөдөр яаж өөр аргаар хийж болохыг үзүүлье. За тийм болохоор би камера бариад эднэрт би зааврын хэлээд тэгээд бүгдээрээ ажилдаа орё. За ямар ч байсан эхлээд ээгэлж тайлбарлаад өгдөө. Эхлээд 4 номер дээр за 4 номерынхаа батхан дээр бид нар өгөрцгийг хэрччихлээ. Тэгээ өгөрцийн маань юм нарийнхаа нэмхэн хөөрхөн юу шиг закускны хэрчилж шиг юм нэмхэн нарийнхан хэрчилж байгаа. За 4 номерын маань хутга маань ингэж хэрчдэг байх нэ. За одоо carrot 2 номерынхаа хутган дээр carrot дээрээс нь луунга дээрээс нь 2 дээр гэсэн байна. 2 дээр. За өөрөө байна. Уучлаарай. Хүнээр байруулаад хүнээр. За гараараа. Энийг тэгээ хардаа чи ямар хог хэрчил басч юм гэдгийг харахгүй. Ийм жижигхэн нарийнхан. За. Болгоомжтой, гараа болгоомжтой. Одоо манай энэ хүн одоо ерөөсөө өмнө нь салат мастер машин ерөөсөө гартаа барьж үзээгүй хүн өнөөдөр одоо энэ салат хийж чинь. Тийм болохоор манай машин хэрэглэхэд яг аргыг нь олчих юм бол хэрэглэхэд айгүй амархан. За одоо байна шүү дээ. Нэг авокадо онгоолгоод танаа ч утга байна хажууд ч. За нэг авокадо онгоолгоод за тэр блендер арталт чинь нөгөө блендерийнхаа юуг өгөөдөгтөө. Аягаа нөгөөж. За тэр дотор авокадо хийн. Жоохон дээл хийн. Энээс хийн. Нэг авокадо хийн. За энийг хийн. За өөрчн сармис хийн. Сармис маань чинь сармис байгаа. Нэг 3-4 сармис хийчих. Гой сармистай. За энэ лимоно бас юу яагаад? Авокадо томор нээч. Тий, тэр чигээр нээч. Наа чи блендерт ороод юу явчихна. За наад лимоны хагас лимоны жуус гэж. Доороос сэрэ аваад наад чи сэрэ. Тэгээд лимоно унтлаад дунд нь нэг Энэ юу гэж? Энэ наад чи дийл. Наад чи бас нэг юм юу ногоо. Тэгээд сэрээгээр ингээд юу яагаад дунд нь яаж та мэдгүй яаж сэрээгээр жуус гаргах. Тий. Үгүй ингэж яагаад шууд дунд нь ингээд юу яагаад тэгэл батчих. Тэгэл батчих. За хагас лимоны жуус, олив ойл. Энэ олив ойл энэ. Олив ойл нэг халбаг олив ойл гэж байна. Нэг халбаг олив ойл. За дээрэс нь mustard. Би өнөөдөр энэ бүр Францаас авчирсан mustard авчирлаа шүү. Энэс нэг халбаг. Наадах чинь биш нэг жижиг халбаг шүү. Наадах чинь хүчтэй болохоор нэг жижиг халбаг. Окей. За тэгээ жоохон salt pepper гэж. Манай salt pepper энд байгаа. Жоохон даас перц. За энэ перц байна.
Перц ийцэн тий. Garlic salt. Давснаас ерөөсөө жоохон. Ерөөсөө зүгээр ламт оруулах нь чинэний. За давс. За тэгээ жоохон ус хийн гэж байна. Яг л нэлээ өтгөн болохоор жоохон ус хийх юм. За тэгэхээр ус хий. За энэ доктор. За хэсэг давсхий. Жоохон нэг За жоохон ламт оруулахыг чимхэл баг. Тийм их шээ. Одоо болоо. Наадах ч юм бол. За. За тэгэл наадахаа блендерт чи. За тийм болохоор өнөөдөр бид нэр айгуу тийм амархан эрүүл майнууз одоо жирийн майнууз хийхийн оронд ийм эрүүл авокадогоор хийсэн юм майнууз. Оо нөгөө самар. Кашус бид нар ийм кашус хэрэглэж байгаа. Кашус гэдгийг одоо бас мэдгүй байна. нөгөө газрын самар гэдэг тийм. Үгүй биш ээ, газрын самар энэ нөгөө ийм самар чинь. Энийг юу гэж ямар самар гэдэг? Кашус гэдэг юм уу тийм. За наанасаа нэг хэдэг атга хийч. Та хайрын ихтэй авах гэж. За тэгээ наадхаа блендерт чи. Өндөр янзтай байна. За болч. За блендер дээр тэгэл ерөөсөө энэ манай энэ хэрцсэн. Юу ловон. Тэгээ өгөрцөн дээр хийцэн. Усаа хийгээгүй шүү. Жохоо ус идэхгүй наа чин дэндүү өртгөн. Микс хийчихсэн. Жохоо ус чинь бол болчихд юм баг гэж бодлоо. Ийм их ус их юм. Үгүй жоохон тааруулж байгаа л та харж байгаа л хийчих. Наадхаа эхлээд хийгээд үз. Тэгээ дэндүү өтгөн байвал ахаад. За тэгэхээр бид нэр энэ юу майнуузны оронд ийм гоё эрүүл дрессинг хийгээд эхний салаад маань ийм амархан ингээл болоо. За. Болж гэнэ үү? Энэ үлдэхтэй байгаа юм болов. Харин тийм болоо жоохон ус хий. Жоохон ус хий. Юм арай жоохон ясангүй. Тэгэхээр ус хий жоохон. За харж байгаа. Ихсээ халбаар жоохон микс юу яа. За та юу яа. За тэгээ эхний салаад маань ерөнхийдөө бэлэн болж байна. За дараагийн салаатынхаа юмнуудыг одоо Тэдэн грамм ус мус гэсэн заалт байгаагүй тийм. үгүй зүгээр яг нөгөө өртгөн юугаа тааруулж байгаа л ус хийсэн бас. За ерөнхийдөө болцсон баха. Сэрээ яг нөгөө Олив ойл хийсэн үү? яагаад уншижсэн юм. Олив ойл хийсэн үү? Хийсэн. болцсон юм шүү. Болцсон л шүү. За болцсон. За салаат руугаа хийгээд ийм гоё салаатны дрессинг. Нөгөө нэг хутгадаг нөгөө юу аа? Энэ дүүлийн байсан сайн нараа. Тий. Чи зэрэг. Энэ бүр их. Тэ наадхаараа ахаа сайн усчих. Энийг ингээд. Тэгэл ерөөсөө ийм амархан эрүүл майнууз. Өнөр бол өстой гоё өнөртөж чинь тий. Өнөр бол өстой тасархай гоё өнөртөж чинь. За болцсон уу те? За өндөг болж байна тэгвэл. За өндөг тэгэхээр болж байна гэдэг чинь. Энэ нөгөө нэг юу яагаад за одох Энэ нөгөө хаатай юм даа. Асаа чараач хийдэг. үзтээ.
жоохон болсон байна. Гөө юу ч хийсээр наа харч наа ч Энэ болоогүй харин. Тэгэхээр энэ дээр юм тавьж болохгүй юм байна. Энэ дээр ерөөсөө юм тавьж болохгүй. Яа тэгэхээр энэ дээр юм тавихад нөгөө энэ ч амар мэдрэмжтэй юм байна. Өнөөдөр очиж шууд юм. Стоп. Тий. За Ой салаад харагдаж байна да. энэ өндгөө нэг болох нэг юм болох юм дээ. За тийм бол бэлэр Нэг ажлын сурах гэж нэлээ байна. ерөөсөө хөдлөх болохгүй юм. За ингээд салаад маань бэлнэ үү? Салаад болчихсон. Ваа, nice. Аюу гой өнөрт чинь. За эхний салаад бэлэн. За хоёр дахь салаад. За хоёр дахь салаад. За энэ салаад болсон. За дараагийн салаад. Салаад байна штэ. Юу ахаад өгөрцөн эрэхтэй. Тийм болохоор доороос наа яг плетийн чинь доор шкаф дотор тэр боол нь байна. Тэр салаадны юм дээр авчих. Окей. За тэгэхээр одоо энэ дээр бид нэр юугаа өгөрцөйга номер 3 дээр юм байна. За түрүүн би нөгөө юу өгөрцөнийхөө эхлэл төгсгөлийг нь ирчнэ гэж хэлсэн тий. За тэгэхээр өгөрцөйга 3 номер дээр яагаад энэ 3 надад ч 3. Нэг нь хайчих нэг нь амин юм. Нэг тэр байна. Нэг хөө. За одоо юу? Өгөрцөйга ирчээд. За тэгэхээр энэ өгөрцөй маань ямар хэрчил гарч байгаа хүмүүст үзүүлэлтэй. За ийм гоё хэрчил гарч байна. Одоо энэ хүмүүс юу гэж ярих вэ? Ямар нарийн юу? Гараад ирсэн гоо. За өгөрцөн ерөнхийдөө болцсон. За юу. За энэ өгөрцөн дээр байна шүү дээ. Жохон юу яагаад давс цацаад нөгөө юун дээр усын жохон гарах юм усантай. Өгөрцөнийхөө. Тэгэхээр нөгөө нэг юу яадаг шүү дээ. Нөгөө шүүдэн юу чи юу дээ. Энэ дээр яагаад Тэгэхээр хэсэг давс цацсан бодвол хэсэг таглаад тавина гэсэн. Тэгээд дараа нь 10 минут зайлах юм уу? 10 үгүй усаар зайлахгүй зүгээр усын илүү л усын гаргах гэсэн. Тэр зингээр Жохон даа. Жохон. Тэгээд ерөөсөө энэ юун дээр тастаа ингэ. Эхлээд басан таа. Эхлээд хажиж дараа нь авчиж явах. За юу яах вэ? Одоо соосоо хийн бүгдээрээ. Хоёр төрлийн соос наад салаад нь хоёр төрлийн соос болчихсон. За нэгдүгээр соос нь шүү дээ, тийм. За энэ юм дээр юу байна? Тэсээ болдог байна. Одоо бүр хоёр болох юм уу? Сая уг нь 6 авах нь тэгээ 6 авах бол урдгахаас болж байна. Энэ харин басаж унтраад. За одоо эхний соос байна шүү дээ, тий бүгдээрээ. Ахаад энэ хэрэглэх юм байна. Мастерд хэрэглэх юм байна. За тэгэхээр энэ жижиг юм дээр. Үгүй блендертэйгүй. За эхнийх байна шүү дээ. Олив ойл гэж байна. Олив ойл нэг том халбаг олив ойл. Нэг том халбаг олив ойл. Окей. За болсон. За тэгээд энэ мастерд энэс бас нэг том халбаг. За Тэгээд наад мастерд ихтэй энэгээр авъя. Өөр халбаар авъя. Том халбагаа. тийм том халбаг. За тэгээд хагас лимоны жуус тийм болохоор нөгөө үлдсэн лимоно
лимон ахиад хийх нь биш шүү дээ. За. За. Тэгвэл ингэчээ. За над лимоно хийн. За дээрэс нь шүү дээ бид нар юу хийн? Лимон, maple syrup биш шүү дээ. 1 tablespoon maple syrup. Maple syrup гэдэг энэ юу эсэн чихэрний оронд хэрэглэж болно. Энэ natural илүү дутуу юм байхгүй. Яг модноос гаргадаг юм сироп байгаа. За maple syrup-ноос нэг том халбагаас хийх юм байна. За тэгээ жоохон давс перц гэж байна. Окей. За давс перц. Лимон унсан. Өгөрцгийг давстай мөртлөө дахиад давс юм уу те? Тий, энэ дотор дахиад давс хийх юм байна. Маяг таглаарай. За. Энийг онголгоод өгөөрэй. За давс перц. За дараагийн дрессинг. Дараагийн дрессинг тэр нөгөө нэг том юуг аваад ирүүл. Тэр Нэгээр яагаад? том юуг. За болсон баха нэг их давс хэрэггүй. За. Тэгээ maple syrup биш нэг том халбаг. За сиропны том халбаг нь болоод аргал юу хаа та. За. Багтах байх гэж. За тэгээ pepper. Тэгээ перц. Хийцэн үү? За. За. За тэгээ наатах холой болоо. За эхний дрессинг наатах чинь. За. За хоёр дахь дрессинг. Хоёр дахь дрессинг дээр байна шүү дээ, тий. Энэ йогуртаа хийн. Энэ йогурт шүү дээ. Нэг халбаг йогурт, нэг кап гэдэг чинь. Тэгээ энэ дотор хийчих. За. Баг хийчих нэг. За. Наанасаа нэг аяг гэхээр зүгээр хийчих, зүгээр нүдээр хийчих, баримжаагаар хийчих. Баримжаагаар. Тэг 1 2 3 гээд. Дахиад нэг хийчих, дахиад 4 хийчих. За. За йогурт хийлээ. За тэрний дараа байна шүү дээ, тий. Сармис нөгөө нэг сармис жижигхэн юу яасан нэг сармис. Нэг номер дээр манай сармис хийж болно шүү. Нэг номер дээр сармис яаж яахыг эгийг чи харуулад өгдөө. Нэг номер дээр нөгөө сармисыг. За нана дотроо. За тэгээд ер нь бол жижиг юмнуудыг бүгдийг энэ юун дотроо хийдэг. Сармисныхаа яраалыг авчиж тий. За тэгээ энэ дотроо байна. Наа дотор чин ганц юм юу яахгүй олон хийхгүй бол ганц юм. Наа дотор байж юм уу? нэг л шүү дээ. За хоёр байсан ч болно да. Хоёрыг өгч. Тэгтээ байна шүү дээ. Энийг байна шүү дээ. Ингэж хийж болно. Ингээ барьж байгаа. Ингэж байгаа. Чи ингээ барьж байгаа. Ингээ. Ингээ барьж. За. За сармис хийж гэн. За сармисны дараа Угсаа харин юм аа. сармисны дараа болохгүй бол хутгаар жижиглчих дөө. Тийм. Тэгтээ ихэнх нь ярьчлаа. Тийм. За тэгээд юу хагас лимоны жуус гэхээр ахаад нэг лимон таллаад өгödөх тийм. Хагас лимоны жуус тэгээд силантрогоос хийн тэгээд өөр энийг жижиг модон дээр ирчиж. Мод энэ юуны доор байгаа? Плетгэний доор байгаа. Энэ нарийнхан шиг байгаа дотор. Нарийнхан шиг байгаа. Энэ шүү. Силантрогоос юм шиг яахан чичээ. Намайг биччихв. За тэгээд жоохон давс хийх юм байна. Тэгээ энэс бас. Энд дээр юм хийх юм одоо. Тий наан дээр юм. Наа пак юм. Тэгээ доторх нөгөө графика гаргаараас ээгч. За. Тэгэл болоо юм бэ. Тэгээ жоохон давс гэж. Жоохон давс гэнэ гэж. Том утга байгаа шүү дээ тэнд. Ойлоо том утга гэж. Наа том утга гэж. Тэгэхгүй бол ирчээд хэвчээ. За наатха.
За. За тэгэхээр ингээ хоёр юу чинь хоёлоо болчихчихэв. За тэгэхээр гоё тав бүр бас ирсэн. Тэгэхээр бүгдээ тав аваад concerning тав. Миний цаг болцсон уу? Бага болцсон үү? Дахиад тавьсан уу? Тавьсан уу? За. За тэгэхээр бид нэр сандал тавьж байгаад мэ тэн дээрээс юу Бага болцсон баха. Энэ подкаст дээр. За одоо үзтээ өндгөө Хөөе гонтаач хийж байгаа. жоохон байж гэж юу. Энэ аваа. Одоо зөв болсон. Одоо яг зөв хийсэн. Наатаа нэг зай. Нэг чинь багт болов. Нэг бөөнки багт болов. Энэ нэг бөөнки. За энэ холиод. Тэгээ холчих. Надад йогурт руугаа холиод Наатхан дээр дийл юу хоёр болчихоо. силантро хоёр холчихлоо. За. За гарлика тэр юунаас гарлика аваарай. Энийгээр чи ингээд нөгөө буруу эргүүлээд галтаа авдаг. Чи яг шалтгаараа биш гараараа. Буруу эргүүлээд. Үгүй зөв эргүүл. Зөв эргүүлээд аюул багтлаас нь. Тэгээд гадна талаас нь буруу эргүүлээд. Гараа доор бариад, гараа доор нь бариад буруу эргүүлээ. За нөгөө нэг юу яасан өгөрцөө вэ штэ тий. Давслаад жоох ус гаргана. Усын илүүдл усыг гаргах га бид нэр давсгаасан. Ийм ус гарсан байна. Тийм болоо энэ усыгаа энэ дотор хийн. Оо тийм үү. Тийм ингээ гоё нөгөө юуны хамтыг авсан. За тэгээд наадах чи одоо ийм гоё юм болчихно. Энэс та гоё салаад байгаа. Би энийг амсах гээд энийг хийж үзьгээд энэс та гоё амсах. Гогоос хахад гоё амсах. За тэгэхээр одоо энэ таван дээрээ энийгээ ингээд энэ зурган дээр байгаа шиг ингээд сайхан ингээд хочиж өгөөд. Тарагтаа яваа. Тийм, тарагтаа юугаа ингээд доор нь хочиж өгөөд. Энэ махтай хоолнд айгүй гоё юм билээ. Одоо хоньны хавирга стейк мэктэй энэ салаад их гоё зөгт. Грекүүд нөгөө нэг хоньны махтайгаа энийг сэддэг байхгүй. Энэ тацики гэдэг энэ соус. Нэг тавгууд дээр биш хоёр тавгууд дээр тавих байсан байна. Зүгээр болчих. За ингээд За одоо наадахад ингээд сайхан тарааж өгөөд. За дээр нь одоо нөгөө өгөрцөйгээ дээр нь тавиад. Сэтэн дээр ба. Тэгээ өгөрцөн дээр энэ дээрсэн гэх юм. Тийм болохоор сайн байсан бодооч. За үгүй бат энийг өгөрцөйгээ яа. Тэгээ өгөрцөйгээ наа дээр нь шууд хий. Шууд хий. Тэгээд дараа нэм. Тэгээ өгөрцөн дээр энэ дээрсэн гэх. Тийм үү. Энэ өстой гоё салаад болох нэ. Гоё харагдчих байна. Энэ өстой гоё салаад байна. За одоо энэ салаад өгөрцөн дээр нөгөө дээрсэн гэ. Нөгөө энэ шал дээрсэн гэ. Энэ өстой гоё байна. Өнөр тасархаа. За би артуулж үзье. Энийг хийчих. Одоо энэ шар дээрсэн гэ. Одоо ингээд өгөрцөн. Ахаад дээр. Наач тусгай дээрээс юуных биш юм уу? Биш. Энэ нэг салаад. Хоёр байсан баг. Нэг салаатны хоёр янз юм. Тий. Жоохон өгөрцгийг хэтэрхийх амтчихлаа. Өгөрцгийг багтчихлаа. Дахиж нэмэх байсан байна. За яг багтуу дахиад хийж амархан юм байна. Хийхэд бол айгүй амархан. Гоё агаа зэн. Энэ өстой гоё харагдчихээн. Өстой шууд амттай харагдчихээн. Энэ өстой гоё дресс гоё салаад болох юм дээ. Nice. За хоёр дахь салаад ингээ билээ. За гурав дахь салаад. Тийм, гурав салаад. За гурав дахь салаад болохоор за манайхан нэг нь энэ өндгөө угаагаарай. Өндгөө угаагаад юу ягаарай? Арилгаарай. Энэ өндгөө угаагаад арилгачих. За энэ өндөгний салаатанд байна штэ.
Эхлээд нөгөө том тавган дээр том тавган дээр нөгөө юу тавь? Энд авокадо хэрэгтэй. Авокадо хэрэгтэй. Тийм бод өгөөрэй нөгөө авокадо дээр бод өгөөрэй. За авокадо хэрэгтэй. Хоёр авокадо. За энэ дээр биш нөгөө энэ байцаараа сайхан дэлгээд навчнуудын сайхан ингээд нэг нэгээр тавьчихдаг. Оо харин энийг оо. За ингээд бүгдээрээ энэ юуныхаа энэ ногоон юм lettuce юуныхаа навчиг ингээд тавиад энэ дээрээ нөгөө салаатнуудаа тавих юм. Дээшээ харуулна. Бүгдийг дээшээ харуулаа. Дээшээ ингэж дээшээ харуулнаа. Тэгээд би аваад ийг таар тасаарай. тий. Тэгээд энэ дээрээ бүгдээрээ салаатнуудаа нэгчлэн тавих юм. За. За энэ салаатан дээр штэ тий. Энэ салаатны юун дээр instruction дээр юу гэсэн бэ гэхээр за багид нөгөө салаад холих нэг боол өгөөрэй. Наад төмрөн боол өгч. Наадха. За. За наад дотроо байж та 2 авокадогоо хийн. Одоо энэ ирж байгаа өндөгнүүдээ хийн. За тэр дотор биш үү тэр нөгөө йогурт биш дахиад йогурт хийх юм байна. 2 том халбаг йогурт хийн. За авокадогоо хийчихэ. За авокадо наадах чинь зүсэх хэрэгтэй байна уу? Хатуу бол хутгаараа эхлээ зүсчих. Гайгүй нөө. Яг болсон ба. Унаасаа би их л тааруулж авах шиг болсон да. За. За ингээд. За энэ дотор йогурт орох юм байна. Йогурт орно, өндөг орно. Ногоон сонгоо орно. Юу харуултаа, камерт харуултаа. Энэ тасгай гоё аваад хайсалтай байна уу? Алей үзүүлээрэй, хөөе үзүүлээрэй. Яаж чинь. Бас хөөе, энийг чи мэдэж авах хэрэгтэй. За. За. Энийг халбаг. Тэгээд ингээд дээгүүрний тайлсан юм байна. Оо, тийм үү. Ямар гоё юм. Nice. За өнөөдөр бас нэг шинэ юм энэ чинь ингээд сурчдаг юм байна. За. 2 халбаг. 2 том халбаг тий. 2 том халбаг. Том халбаг өгөхдөө. За 2 том халбаг йогурт хийн. Ногоон сонгон. Цаашаа татвал ба. За ногоон сонгоо өгөхдөө тэнд 2 3 ногоон сонгоо. 2 3 бахад л болох байхад наа чи эндүү их баг. 2 халбаг гэсэн тийм. Тий 2 халбаг йогурт хийгээд за тэгээд 3 4 сонгоо ирчих. Сонгон гэсэн. Тий ногоон сонгоо. За ногоон сонгоо хийн. За дээрээс дахиад lemon juice, хагас lemon juice гэсэн үү? За хагас lemon juice ахаа хийх юм байна. Тэгэхээр аюу гоё лимонтой тийм үү? Манай өнөөдрийн 3 хийсэн салаад гуруула гоё лимоны юутай юм биш үү? За энэ дээр байгаа нэг тийм. Оо ноосон юм. Томлох хана. Томлох хэвээр. За дээр нь тэгээд salt pepper тэгээд cayenne pepper бас хийх юм байна. Тэгэхээр cayenne pepper хин дотор
За тэгэхээр одоо ингээд ноон сонгоно хэрчээд энэ одоо юун дээр авокадо юун дээр бүгдэн дээр ингээд нэмэх юм байна. За хагас лимоны шүүс. Хагас лимоны шүүс. Окей. Лимоны шүүсээ шахаас урцаа чи өөрөө шахах уу ингээ голоор нь хадгалж байгаа шахах. Шахаад байсан. Айгу амархан гоё юм байлээ. За. За ингээ хагас лимоны шүүсээ ингээд хийчлээ. За тэгээд давс перц. Эрэгтэй хүн гарныхаа хүчээр даваад. Шууд тий. Амархан байгаа. Амархан гарч байна. А манайс болохоор ивэр ингээ юмны наагур цагуур нь голхиулж байгаа. Ингээ шахаад. Ахиж бас нэг жоохон жуус гарах гэдэг шүү дээ. Эрэгтэй За давс перц. За давс перц. За тэгээд өндгөө. За. За давсаа хийгээд давс өстө нэг их болохгүй. за болоо. За өндгөө дээр нь хийгээд бүх юмаа нухчих. Өндгөө хийчихин тий. Үгүй шууд хийгээд наад авокадогоотойгоо бүгднгийн тийм болохоор сэрээ хэрэгтэй. Сэрээтэй авокадогоо бүгднгийн бүгдийг хийчих. Бүх өндөг. Тийм үү. Нэг өндөгнийхээ шарыг үлдээгээрэй. Нэг өндөгнийхээ шарыг гаргачих. Яад бол дээрэс нь бид нөгөө гоёл чимэглэл болгож чинь. Тийм болохоор ингээд nice. За ингээ өндөг авокадогоо бүх юмтайгаа ингээ холиод наад өндөгнийхээ шарыг үлдээч. За наадхаар чин дараа нь бүгдээрээ юу дээр нь чимэглэл. За ингээд авокадогоо өндгөө бүгднгийн зүгээр шууд ингээд сэрээгээрээ ингээд юу яагаад жижиглээд тэгээд холиод боллоо. Бас гоё үнэрчэж जैन тий. Энэ өстө гоё бас гоё салаад. Андууны гайхуул даа. Өнөөдөр бол даа. Фрэш. Тэ нөгөө лимон нөгөө бүх юм аюу гоё үнэрчэж जैन. Энэ юу? Cayenne pepper-ээс жоохон ич. Наа дээр нь бас ич. Энэ өмнө нь бас юмд орсон ороогүй юу? Ороогүй. Одоо гарч ирж байна. Одоо л гарч ирж. Тэгэл болоо. Наа чи нөгөө халуун spicy. Энэ сургууль нутгаар байсан шүү. Энэ сургуулинд хийчих. За. Энэ брэнд Өөр зөндөө брэнд байна. Надад чинь би Францаас авчирсан. Бараг үндэ ерөнхийдөө бол хэрчээд хийх юм биш юм уу? Тийм юм шиг байна. Тэгсэн бол бутарч янзархад хэцүү юм байна. Яг хоо энэ рецепийн тэгж хийсэн л байлаа. Ингээд юу яачих. Сэрээгээр авокадогоотойгоо цуг ингээд юу яал гэсэн. Яг хоо хэрчиж болохгүй юм байхгүй. Яг бид нар нөгөө яг нөгөө оригинал тэр энэ байсан энэ рецептигээр нь хийж байгаа болохоос. За одоо ингээд өндөгнийхаа энэ юу Мексик энэ юун дээрээ ингээд нэг ингээд навчин дөрөө тэгээ бид нар энэ навчнаараа ингээд аяг шиг болгоод ингээд ороогоод идэх байхгүй. Энэ навчин дотроо навчин дотроо хагас нөгөө шарсан мах идэх. тийм мах идчихэж байгаа юм шиг идэх юм байна. өнөөдөр нэр форктой шарсан бол Цүм яа. Өнөөдөр ухаандаа би их салаад идүүлэх гэдэг шүү дээ та нарт. Бид нар чинь зөндөө мах иддэг хүмүүс. Гэтэ хараад махаа идэх. Гэртээ очиод махаа идсгээ тий. Тийм байна. За энэ өстө манай өнөөдрийн шеф бол ерөөсөө хөл гар гэж зүгээр айгүй эвтэйхэн мундаг сайн хийдэг юм байна. Гоё хийдэг юм байна. Хоол хийдэг хүн байна. Хоолны хабитаар мэдгэцээ. Тий. Өөр сурдаг ихтэй хүн ховор тий. За тэгэхээр эндээсээ жоохон өнгө оруулаад өндөгнийхөө тэр шарыг ингээд цацаад ингээд жижигээр нь 50 халбаа халбаагаар нь 50 дээрээс нь ингээ юугаа цацах юм байна. Тэгээд авч идэхдээ өөрснөө навчаар наваад идэв. Тэг энийг явууч. Энийг гоё ялгач. За тэгээд ерөнхийдөө манай ингээ 3 салаад. Ваа, nice. Эсто гоё харагдчихэв. Ингээд навч дээр тэгээд болгон дээр нь тавиад
За хэний навчин дээр том оногдно тэр нь л тэрий чигээр л идэх юм байна гэж. За. За инхээр нэгдүгээрт айгуу гоё ногоогоо их сайн идэх юм байна. Дээрээс нь гоё амттай болох юм байна. Өнгө зүсгэж гож ихтэйхэн гоё юм байна. Юундээ хоёлаа энийг хий. Сүм мөн баяр маяр те баярын ширээ мэрээ. Чи нөгөө Айгуу гоё юм байна. Ингээд л өгчий. Эрүүл хоол идэнэ гэд хүмүүс яриад. Энийг яах вэ? Дээр нь Жин жижиглээд дээр нь яачих. Хог шараад ч юм уу тэгээд. Ишин биш. Навчнуудын юм. Өстө гоё харагдчих. зарим навчин уурцсан байгаа учраас жижиг тавихаас өөр. ногоон салаад гэж хэлсэн. Тий. Талалчихгүй эсвэл болохгүй. Яг хоёр гисгээ томчээ тэгээд Хүмүүс авахтаа ихтэйхэн аваад идэх тий. За. энэ дээр бол баг хоёрыг тавихаар байгаа байхгүй. Come on. Наш. Хачих гэдэг юм. юм бэ тий. Энэ навч чи өөрөө ингээд хөөрхөн байж чадахгүй уурдаг муудчих гад айлгаад хэлшүү. Би нөгөө нэг өөр нэг байцаа авах гэсэн чинь тэр нь байдгүй болцсон надад байцаа нэг. Гэхдээ ийм юутай хэлбэртэй нэг байцаа байдаг штэ. Яг нөгөө мах шардан махны Тэр чинь айгу гоё байхгүй яг энэ нь болно тий. Би надад тэр нь өнөөдөр олдсонгүй тэгээд энийг авчихсан. Хогс дэлгүүрээ нөө. Тий. Пошт дэлгүүр мэлгүүртж байгаа. Тий янз янз дэлгүүрт. Тэр айгу гоё юм хийхэд яг зүг болдог байхгүй. Өнөөдөр надад тэр нь олдоогүй. Тэгтээ би өнөөдөр хоолоо хийсэн. дахиад хэд дараагийн дандаа хууцны гурил илүү гарахаар хэд илүү гарсан мэн надад тоолж агаад махаа тааруулъя гэдэг шиг юм болох гэдэг шиг чи. Тий. Одоо болно надад тасна. Зэрэг навч нь илүү гарах гэдэг шүү. Яг нэг л тэгээд 30-аад идчихнэ. За тасархаа гоё юм. Өстой гоё юм. За дээрээс нь жоохон ногоо юунуудаа цацаад нөгөө өндөгнийхаа шарыг цацаад юу яагаад өнгө оруулаад өгч. Бүр холоор ингээд тараагаад холоор ингээд зүгээр ерөнхийд нь цацвал гоё юм шүү. За. Nice. Өстой гоё. Айгуу гоё өнгөлөг харагдчихна. Чихтэйхэн гоё харагдчихна. За нөгөө өндөгнийхаа шарыг дээр нь бас цацаад Өөрөн дотор ингээд завтай явж байгаа би хажуугаар юм тоглоод өстой гоё. За Гоё ер нь гоё үзүүчтэй гоё харагдсан. гоё юм байна. Өстой гоё юм байна. Тий, айгуу гоё юм. За тасархаа. За 3 салаатаа зэрэгцүүлээ тавьчих. Тэгээд хүмүүст үзүүлээ энэ ямар 3 салаат болов. Энийг ширээн дээрээ тавиад тэрийг тавахгүй. тий тэрийг тавгүй байвал тавгалч. Яаж ямар тавганд яах вэ? энийг тавуулж Тэг нэг тав гаргаад ир. Тэнд цаан зөндөө цав байна. За бидний эхний хийсэн салаад маань энэ өвөрцөйтэй тавглаагүй энэ өвөрцөйтэй луунтай авокадогийн майонез гээд бид нэр өөрснөө эрүүл майонез хийгээд холсон байна. За хоёр дахь салаад бүр гоё тасархай. Энэ тацики гээд юм йогурт соостой өвөрцөйний салаад байна. За гурав дахь салаад маань энэ ч өндөгтэй авокадотой тэгээд юм lettuce байцааны юм навчин дээр ингээ юу яагаад ийм гоё салаад болсон. За би энэ юунуудынхаа юг рецепинуудыг энэ комментэнд оруулан та нар хэрвээ гэртээ хийж үзмээрээ хийж болноо. Халбаг яач вэ? За ингээд өнөөдрийн хийсэн бидний хийсэн 3 талах байхгүй. Тасна.
Тийм талах хараа аваа. Хатус За. юм уу? Оо би сая өнөөдөр пошт дэлгүүр орохдоо нэг тал хавчдаг байж. Тэрийг ботсонгүй. Толгоонд орсон. Өнөөдөр ч ухаандаа дандаа ногоо идэх гээд байгаа шүү дээ. Тийм гол зорилго нь өнөөдөр чинь ногоо идэж эрүүл хооллох гэдэг шүү. За тийм болохоор эрүүл хоол гэдэг маань ийм гоё үзэмжтэй, дээрээс нь ийм гоё амттай. За нэг нь амсаад за эгийн ихч нэг амсаж мамсаад нэг ямар гоё байгаа гэдэг. Амт янзтай байгаа хаа. Гэ нэг хилээд ихтэй. Арааны төс асгараад байна шүү. За. Вау, nice. Өстой гоё. За манай өнөөдрийн 3 салаат бол тасархаа. Тас. Дараачийн хичээлээр бид нэр ахаад гоё салаатнууд зааж өгнө. Өнөөдрийн энэ дээр бол өстой гоё юм гарчлаа. За та нэг амсаадах та нэг. Тав наан ч байх ёстой шүү дээ. Сэрэ авч. За. 아까 나도 내 타고 있어야 겠다. За нэгдүгээр салаат. Хоёрдугаар салаат. За та нэг амсаад нэг сэтгэлдээ хэлээд ихтэй. Миний яаж том ангаалыг харуулах гээд. Таны ангаалахыг чи хаах гал энэ да. За ямар вэ? Янзтай бай. За аль нь гоё янзтай гоё гэдэг юм бэ? Нэгдүгээр салаат. Нэгдүгээр салаатаа амсч үзлээ. За ямар вэ? Ямар вэ? Өгөрцөл луун зөвхөн өгөрцөл луун хоёр биш шүү дээ. Тийм, ерөөсөө өөр юу ч хийгээгүй. Тийм. Энэ дрессинг ямар вэ? Энэ авокадогийн майо ямар вэ? Юунуудаараа дрессинг хийсэн. Үнэхээр гоё амттай болдгийм байна. Гоё байна уу тий? Бидний өөрсний найруулсан майонез шүү дээ. Тий. За. Юу яасан? Нөгөөх нь ямар вэ? Нөгөө өгөрцөний өгөрцөнийхаа нөгөө тацикитэй гарсан. Тийм. Гарсан өгөрцөг амсаа. Ямар вэ? Нөгөө тарагтай болохоор тийм нэг жоохон эсгэлэнтүү тийм гоё бас өвгөц гоё амттай болж байна. За. Аюу гоё амттай. Гоё байна тий. За та боот нөгөө lettuce боот. Энийг бол байцаатай л өгчих юм байгаа тий. За ямар вэ? Гоё. Гоё янзын гоё амттай. За. За тэгээд өнөөдөр манай ингээд лайв хичээл маань дууслаа. Тэгээд дараачийн лайв хичээлээр бид нэр ахаад нэг гоё салаатнууд зааж өгнө. Дээрээс манай консалтингууд маань бас өөр шинэ хоол сурж байгаа. Дээрээс манай кастмерууд бас өөр ямар гоё хоол ингээд хийж болох вэ? Илүү одоо ногоо бид нар яаж хийж болох вэ гэдэг аргачлалуудыг бид нар зааж өгöd байгаа шүү. За тэгээд дараачийн видео болтоо баярлалаа. Дан ногоогоор ингээд салаатнууд хийгээд ирэхээр яг нөгөө махан хоол идснээс дутуугүй гоё амттай. Гоё байна. За. Окей. За бай.